зүүн гар тийш өргөх хөдөлгөөнийг тодорхой цэгүүд дээр бол хориглосноор Улаанбаатар хотын төв замын урсгалыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний нягтрыг бууруулах гэдэг талаар бол бүтэн одоо 1 жилийн турш бол судалгаа хийгээд хэрэгжүүлсэн арга хэмжээг манай ажлын хэсэг бол надад танилцуулсан. За харамсалтай нь энэ 14 хоногийн хугацаанд энэ баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл 3.6 км замын 7 уулзуурыг чөлөөснөр бол замын хөдөлгөөний ачааллыг бууруулах энэ зорилготой бол хүрсэнгүй гэж би дүгнэж байгаа. Тийм учраас өнөөдрийн хуралдаанаар би энэ ажлын хэсгийн энэ баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл эргэлтийг зохицуулах гэсэн энэ саналаа бол татж аваад хөдөлгөөнийг 9 сарын 1-ний өглөө 06 цаг гэхэд хэвийн хөдөлгөөнд оруулах нь зүйтэй гэсэн саналыг тавьж байна. За тэгэхээр энэ арга хэмжээ одоо бүхэлдээ буруу байсан уу гэвэл бас тийм биш ээ. Тийм биш. Мэдээж бид нар одоо энэ замын хөдөлгөөний ачааллыг бууруулах Улаанбаатар хотын цорын ганц одоо өргөн шулуун замаа бол чөлөөлөхтэй холбогдуулан шийдвэр гаргахтаа бол алдаж онсон юм байгаа. Гэхдээ энэ дээр бол хэд хэдэн зүйл дээр бол бас санаа оноогоо манай ажлын хэсэг бол дутуу үнэлсэн байна. Нэгдүгээр энэ иргэдийн хувьд дасал болсон энэ хөдөлгөөний зөв чигийг өөрчлөнө гэдэг бол мэдээж иргэдийн санал дээр үндэслэх учиртай. Тэгэхээр олон нийтийн судалгаагаар жишээлбэл автобусны буудлыг өөрчлөх асуудал, нэг автобусны буудлын буудлыг өөрчлөх асуудал иргэдийн сэтгэл зүй, хотын иргэдийн сэтгэл зүйд ямар хүн дээр нөлөөллийг гаргасан судалгаа бол сэтгэл зүйчдийн судалгаа байд юм байлээ. Тэр бол маш нөлөөлдөг. Гэтэл бол бүхэл бүтэн 7 одоо уулзуурын асуудлыг 60 жил, 70 жил ингээд эргээс сурсан асуудлыг зөвхөн нэг өглөө ингэж өөрчлөнө гэдэг бол бас үнэхээр бол иргэдийн хувьд бол хэдийгээр яг програм дээр хөдөлгөөнийг удирдах програм дээр бол ингээд ачааллыг бууруулж байгаа мэт гаргаж байгаа боловч иргэдийн сэтгэл зүйн үед энэ бэлтгэлгүй байсантай холбоотой. Тийм учраас цаашдаа манай иргэд ажлын хэсэг бол шийдвэр гаргахдаа энэ одоо иргэдийн санал дээр үндэслэх хэрэгтэй. Тэр бас мэдээллийн хэрэгслэр бол бас нэг буруу мэдээлэл яваад байгаа. Хотын дарга шийдвэр гаргаад зүү эрхийг хориглочлоо гэж. Тэр хотын даргын зүгээс бол энэ зүү эрхийг хориглосноор ямар шийдвэр гараагүй. Энэ бол замын хөдөлгөөний дүрмд заасны хүрээнд замын тэмдэг тэмлэгийг өөрчилж шулуун явах, эргэх хөдөлгөөний зохицуулалтанд л өөрчлөлт орсон. Энийг бол замын хөдөлгөөний дүрмд зааснаар бол замын хөдөлгөөнийг зохицуулах төрийн захиргааны байгууллага өөрөө зохицуулаад явчихдаг юм журамтай. Тэгэхээр бол энэ шийдвэрийн хүрээнд шийдвэр гараад шийдвэр хүчингү болох тухай асуудал ч байхгүй байна. Тэгэхээр би бол 14 хоногийн хугацаанд манай ажлын хэсэг гаргасан шийдвэрийг хүндэтгэж үзээд энэ асуудлыг хэд зэрэг хэмжээнд явах нь гэсэн. Тэгээд бид бас иргэдийн дундаас санал асуулга явуулсан, томоохон сайтуудаар санал асуулга явуулсан. Энэ дээр харахад бол энэ хөдөлгөөн бол зарим тодорхой иргэдийн санал дэмжлэгийг хүлээж байгаа. Гэхдээ бол олонх иргэдийн бол нэг дэмжихгүй байгаа учраас энэ шийдвэр хөдөлгөөний зохицуулалтаа бол манай ажлын хэсэг эргэж харах зүйтэй юмаа гэсэн шийдвэр өгч байгаа юм. За цаашдаа бид нар энэ хөдөлгөөний эрчмийг бууруулахаар онцгой анхаарах хэрэгтэй. Би хэд хэдэн чиглэлээр өөрөө өгмөр байна. За ер нь бол бид нар энэ эх 7 хоногт бол замын хөдөлгөөний ачаалал бууруулах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг хөрөмөг төлөвлөж хийнэ. Тэгэхээр энэ юу вэ гэхээр Чингисийн өргөн чөлөө, инх тайвны өргөн чөлөөний огтлцолтой бий болж байгаа төвжирлийг арилгахын тулд замын өргөтгөл хийнэ. Энийг бол хийх хэрэгтэй. За хоёрдугаарт зүүн дөрвөн замын зүүн талаасаа ирж байгаа урсгал, за зүүн дөрвөн зам өнгөрөөд буцаж иргэдэг урсгалын игнийг бас өргөтгөх ажлыг хийнэ. За Дөлгөө нуурын уулзуур 3 дугаар сургуулийн уулзуурын игнэний өргөтгөлийг бас хийнэ. Энэ бүх өргөтгөлүүд бол цаашдаа замын ачааллыг бууруулах нэлээд тодорхой асуудлыг шийдэх хүчтэй гэж үзэж байгаа. За энэ жил бид нар 4 замын 4 шинэ уулзуурынхаа өргөтгөлийг хийсэн. Энэ өргөтгөл бол хугацаанд 8 сарын 15-нд ашиглалтанд орсон. Энэ бол бас иргэдийн талархлыг хүлээсэн, замын ачааллыг бууруулсан томоохон ажил болсон гэж үзэж байгаа. Цаашдаа давхар замууд, за замуудын төв замуудын огтлцол дээр нөхөн гарц хийх ажлуудыг бол бас судалж шийдвэрлэх шаардлагатай. Энэ дээр бол би манай ажлын хэсгийг өргөтгөх шаардлага байна гэж бодож. Манай ажлын хэсэг бол одоо ихэнхдээ бол мэрэгжлийн байгууллага, захиргааны болон тусгай мэрэгжлийн албан агчдаас бүрдсэн байна. Тэгэхээр баярхуу дарга ажлын хэсгийг өргөтгөхөд энд иргэдийн оролцоог бий болгох хэрэгтэй. Ялангуяа манай вебсайтууд дээр трафик гэсэн нэг юу байгаа да. Пэйж байгаа.
тэрэн дээр идэвхтэй оролцдог, тэр чиглэлээр мэрэгсэн саналаа хэлж идэг иргэдийн оролцоог хангаад ер нь ямар чиглэлд яаж өөрчлөх вэ гэдэг бол иргэдээ хамтарч ингэ шийдэж байгаа нь бидний гаргасан шийдвэр үр дүн бол үр дүн төрөх өрнө гэж үзье. Одоо ингээд маргаашнаас хичээлийн шинэ жилийн нээлт болно. Хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотой би нодлонч та нарт өргөх хүчээсэн. Энэ хувийн сургуулиудын, хувийн дунд сургуулиудын автобусны үйлчлэгийг гаргах. Ерөөсөө хувийн дунд сургуулийн гадаа дандаа том хар машинууд. Тэр дотор ихэнх нь албаны номертай. Одоо н хүүхдээ сургуульд албаны машинаар хөрж өгдөг явдлыг зогсоох хэрэгтэй. Бүх шатанда. Хувийн сургуулиудтай манай боловсролын газар, манай ажлын хэсэг ажиллаад тэр хувийн сургуулиудын автобусны үнийг хямдруулах хэрэгтэй. Цаашдаа энэ хотын төвлөрөлийг сааруулахын тулд энэ хотын агентлагуудыг хотын дэд төвүүдэд шилжүүлэх, захын дөрвөөр шилжүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Хотын засаг захиргааны байрнууд, хотын энэ агентлагууд бүгдээрээ бага тойрууд байж болохгүй. Тийм учраас энэ саналыг боловсруулж бас надад оруулж ирэх хэрэгтэй. Хотын одоо Баян Ушууд дэд төв, Сэлэв дэд төв гэж байгаа. Яармаг, Динжин мянга энэ дэд төвүүд рүү яаж энэ агентлагуудыг шилжүүлэх вэ гэсэн. Энийг зөвхөн хотын захиргааны байгууллага биш. Улсын хэмжээнд ч гэсэн би бас уриалмаар байна.